Аниме их л нууцлаг байдлаар эхлэх ба ухаан санаанд самуурсан бололтой нэг эмэгтэй өвсөн дундаас нэг зоос арай гэж олоод оройн ундааны бололтой машины хажууд ирдэг. Тийхүү зоосоохийн ундаан дээр дарагч юу ч гарч ирэхгүй тул арагш харан алхаж байтал гинтэл юм унах чимээ гараад эргээ тартал бити яагаарай баярлаа гэсэн нэгэн эрэгтэй байж байдаг. Дүр солигдсон Кагая Шуичиг их төгсгөнгийн сурагч их сургуулийн урилга яах талаараа багштайгаа ярьж байдаг. Юу ч хийгээ мэдэхгүй тэрээр зүгээр бусдынхаар байж урсгалаад авах дуртай нэгэн. Тэр шин хүү унтах гэсэн ч нойр нь хөрлөгүй гарч уухам авна гадаа элдвийг бодон сууж байтал нэгэн хачирхалтай үнэр хамар цоргуулах нь тэр. Хүүч тэр дорн ойрхон гал гарч байна гэж мэдэн тэнд очин гал сөнөөгч дуудах гэж байтал сонин үнэр ханхалж дотор нь хүн байгааг мэднэ. Юугүй байшин нурах гэж байсан тул баг зэрэг эргэлцсэн ч миний дотор аратан байгаа гэж хэлэн дотогш орж охиныг аврахаар шийднэ. Эндээс бид хүүг юр бусын чадвартай гэдгийг гадарлаж эхэлнэ. Тийхүү чон бололтой сонин амьтанд хувирч охиныг аврахаар дотогш ороход бид түүний араатны дүрсийг харах болно. Дөнгөж саяхнаас л ийм биетэй болсон бололтой ойр тойрны талбайгаа ч сайн мэдэрч чаддаггүй. Гэхдээ оюун ухаан бүрэн хэвэн байх ба хүн төрхөнд байсантайгаа адилаар сэтгэж байдаг. Тэгээд яагаад ч юм орж ирснээ хаалгаараа гарахын оронд хан ботлон нурааж охиныг өөрөн гаргаж аюулгүй болгодог. За бүх зүйл сайхан боллоо гэтэл ягаад ч манай хүн өөрийн мэдлгүй үнэрийг нь авангуудаа эр нөхөн хүсэлтэд захирагдан охины дотор хувцсыг доошлуулж байдаг. Тэрхэн агшинд хүү өөрийн биеийг захирч эргэн хүн төрхөндөө орон саяны хийсэн зүйлдээ асар гимшин гал санаагчид ирэхээс өмнө тэндээс явна. Авс дээрээс нь энэ жил яг би ингээд 100k хүргэсэн бодолтой байгаа. Тэгээд Starly юм уу Devil хоёрын аль нэгэн дээр нь 100k хүрэл. Тэгээд би өөрөө face reveal-ийн тэгээд please subscribe. Сонирхолтой охин ухаан алдаагүй байдаг ба шүүчийг дөнгөж авангууд нүдэнэн хүүгийн үлдээсэн утсыг харж байдаг. Маргааш болоход мэдээгээр өчигдрийн галын ирэг гарах ба хэргийн газар хинч байгаагүй гэдэг. Маргааш шүүчийг сургууль дээрээ байхад яг өчигдрийн охин урд нь гарч ирэн утсыг нь харуулад чи бэжээ мангас минь гин. Дараа нь тэр хоёр Дэвидээр уулзалтах ба охин түүнийг мангас гэж бусдад хэлэн хэмээн сүрдүүлж өөрийнхөө утсан хүүхэлтэй болохыг оролдоно. Манай хүүч гиний юм болохоор залинд нь орж мангас төрхийгөө зургийг даруулаад охины хатганд бүрэн орчихно. Үндэ шүүчич өөрийнхөө энэ төрхний учрыг мэддэггүй тул охин түүнийг гэртээ дагуулж очин илүү их ярилцгаар болно. Замдаа өөрийгөө Aiki Claire гэж танилцуулна. Тэгснээ манайхаар бүр 10 дахь ангийн охин байдаг юм. Нөгөө эхлэлт харагдсан зоосыг харуулсан ч хүү юу гэж мэдхүү дээ. Юу ч бишээ гэдэл цааш явна. Охины гэрт очсны дараа Клэр шууд л шүүчгийн өмнө хуцаа солиод манай хүнийг хөөргөн шоколад авна. Би чамайг аварсан биздээ гэхэд тийм ээ чи миний ямаа оролтонд саад болсон. Мангас байдаг гэхэд хинт надад итгээгүй гэд ярьж байтал нэг маск зүүсэн учир битүүлэг эмэгтэй балкон дээр нь байж байдаг. Шууд л дайрж орж ирснээ доосог гэд манай хүнийг зохиод унахчихна. Шүүчээж Тэди дөргөндөө орон түүнийг барьдаг ба эмэгтэйч араатны хүчтэй болж тааран хөөргийн хүүг ханлуус авчихна. Дараагийн анги эхлэхэд нууцаар дайрсан охины талаар гарах ба мань хүн тамирчин байсан ч сүүлийн үед эрс муудаад бараг л сэтгэл гутралд орчихсон байдаг. Тэгээд нэг шөнө өнөөх ундааны машин дээр ирээд зоос ихэд мөн л шар үст гарч ирэн зоос олж өгсөнд баярлаа. Оронд нь хүч өгье гин. Маргааш нөгөө дандаа л сүүл чахуу ороод байсан гар чин нөгөө хідээ хол хаяад маш хурдан гүйж байдаг ч бүх зүйлс тийм удаан сайхан байсангүй. Гинтэл би энэ мотацд ороод хагас мангас болчихсон байлаа. Манай хоёрын яриаг сонсоод араас нь дагаад ирсэн нь дааж. Хөөрхийн шүүчийг нүдэж байхад Клэр нүдрүүн нүд хорсогч цацаад тэр боломжийг нь ашиглан хоёул зогтож чаддаг. Ийхүү зүгцаар контейнер дунд орж нугдаж чадна. Клэрч тэр үед дуусчихгүй одоо хоёулыг нь аланч тэтэр яахын энтер гээд сайко гар гэдгээ харуулна. Шүүчи Тэдэ хөрөлтөд ороход ардан цахилгаан байдаг тул чи өөрөө жин хүчээ мэдэрмээргүй байна уу гэсээр байгаад онгоолгоно. Дааш дотор нь бүр хов олсон байв. Шүүчич яг эморох гэж байсан тул Клэр шууд л хоосон юм чин хүн орох зорилттой биш үү? Би орчихъя гээд манай хүнийг синхруулсаар байгаад орчихно. Сайко хэрнээ бас манипулятор. Тэр хоёр нэг болоход тэд бие биенийхээ мэдрэмжүүдийг мэдэрч эхлэх ба хамтдаа нийлэн нөгөө эмэгтэйг ялахаар болно. Муу хүнийг дурсгаар гэж галзуу эмэгтэйч тэднийг олж ирэн тулдаж эхэлнэ. Манай хоёр ихэндээ уучраа олохгүй нэг сайхан контейнер цавч хаяад тэгээд бүр илүү зодолно. За тэгээд нүдүүлж байгаад Клэр сүлдээ биеийг нь өдөрдөж сураад нөгөө эмэгтэйг нохоо шиг нүдээд эхэлнэ.
Хөлийг нь хугална гэж сүрдүүлээ зоосны талаар мэдээлэл авах гэсэн ч хэлэхгүй байсан тул шууд л хугалж чаяад шидчихнэ. Тэгснээ буудаад алчтiim. Үүний дараачаар 7 хоног илдээ юм болдгоо ба швижид бүр хүн алснаа гайхуулаад байх юм. Манай хүн ч дахиад твчихгүй гэсэн ч чи ганцаараа гараад үхэн гэсээр байгаад аваад үлдчихнэ. Тэгээд бид нэг бүхэл чамааг өхөл би үхийгээд дээврээс үсэрч швичигээр авруулад үнэн токсик. Яг уу их чинь ч бас мангас ба аав ээжээгээ алаад алга болчихсон тул түүнийг хайж байгаагаа швичид хэлнэ. Энэ үед нөгөө нууцлаг шаргал үстээр өөр нэгэн эмэгтэй ирсэн байх ба хүнд чадвар өгмөр байна гэж хүснэ. Манай хоёр чинь бүр хамт байгаад дадчихсан. Дотор чинь орох бэлтгэлээ хийгээд юу юуг л нүцгэн орхон. За бас арай хэтрэх байх гээд усны хувцас өмсүүлээд дотор орууллаа. Швичи Клэр хоёрч хоёул биеэ өдлөж чадахч яг зэрэг хөдлөхөд Клэр илүү их мэдлэлтэй байдаг. Дараачаар нь үнэрлэх мэдрэмж сайн болохоор ихчийнхээ хувцсыг үнэрлүүлээд сэжүүр болж магадгүй гэж бодоод үнэрлээд үзэхэд бүр нэг цусны ихэнх үнэр хагалах ба маш муу ёрийн хүчийг мэдэрдэг. Тэгээд л манай хоёр чинь хайгуул хийгэр болж юмнуудаа бэлдээд аялал гэх юм уу юу ч гэсэн замдаа гарна. Олон хүн ашигладаг буудлын ойролцоо ихчээгээ байж магадгүйгээд түүнийг утан хүлээхэр болно. Нар жарах үеэр за маргааш өөр газар үзье гэд ярилцаж байгаад бүр хамт ч кино үзэхэр болно. Яг явах гэж байхдаа зэрэгцэн галт тэрэгнээс хин нэгэн буу хойд өнөөх хурц өнөр хамар сэтгэлгээ алхаад швичи шууд л хувирч Клэр зургийг нь дарахаар явхдаа тэр чигээрээ ихчин зогсож байхыг харав. Алтхаасаа өмнө манай хоёр нэг бие болоод эхлээд буугаар будаж сатааруулаад дараа нь барьж авахар болно. Швичи эхлээд ярилцаад үзхүү гэсэн ч эцэг эхийг нь алсан хүнтэй яриа байхгүй. Чи байж бай би хөл рүү буудаадгая гэд гарч ирэхэд нь яг буутах гэсэн ч Клэрийг үйлхийг мэдрээд их чинь шууд л биеэ өдлгөн малгааг нь шүргээд өнгөрчвэн. Харин тэр хооронд ихжийнх нь би толгооноос эхлэн замхарч Тэдигийн ард гарч ирэн манай хоёр за өглөө гэсэн чинь гинтэл эргэж хүн болоод уучлаарай. Яаж харилцаа мэдэхгүй хүн харж магадгүй болохоор өөр газарт очийгээд энгийн үн шиг аашилж эхэлнэ. Тэгээд юу ч болоогүй аятаа алхаж байхдаа намайг хаана байгааг яаж мэдсэн хөнөөмөр байгааг чинь ойлгож байна. Уучлаарай гэд сонин юм ярьж эхэлнэ. Цаашлаад чамааг ийм байдалд оруулсанд уучлаарай. Миний арчаагүй байдлаас болоод л чи ийм болсон гэж хэлэхэд нь манай хоёр Клэрийг дотор нь байгааг мэдээд дүүгээсээ уушлалт хүсээд байна даа л гэж бодно. Хүсвэл намайг хөнөө гэхэд нь Клэр гинэт дүрсгийгээд бууга гаргаад чиглүүлсэн чинь чамааг ийм хэлбэрт оруулсанд уучлаарай швичи гэдэг юм. Айн гээд гайхаад Клэр дотроос нь дууртал үүнийг нь сонссон ихчийн гинэт ааш нь хувираад сая чиний дотроос эмэгтэй хүн дуурсан уу? Дотор чинь эмэгтэй хүн байгаа мó замаа юм гараад тэр минийх гэж хэлэнгүүтээ гинэт ард нь гарч ирээд Тэдигийн толгойг тастаад хайчихдаг. Азар Клэрийн толгой хэвэндээ байх ба их чин тэрийг нь харах сөхөөгүй Швичи инх гээгүй юм шүү гэд толгойг нь барьж орилсоор байдаг. Швичи дуурдгуу ба Клэр швичигээс болсон уу эсвэл аниулснасаа ч болсон уу шууд л бууга барин орилсоор ич рүүгээ буудахч мөн л тоож байгаа юм алга. Шууд л шидэж хаяад яагаад дотор нь байгаа юм гэж асуув. Хариуд нь чамааг алах гэж чи яагаад аав ээжийг алсан юм бэ гэхэд хээвнийг тоосон шинжгүүгээр мэдээ үзээгүй юм уу? Газтай холбоотой дэлбэрэлт байсан ш гэж хэлнэ. Араас нь аав шударга царайлдагч ардуураа муу зүйлс хийдэг. Ээж аавыг араар тавьдаг. Үхэх ёстой муу хүмүүс. Чи ч бас тэднийг хөнөөмөр байна гэсэн бидтэй. Би зүгээр л чиний өмнөөс хийсэн юм. Чамтай уулзмааргүй л байсан юм. Гэхдээ би чамайг хамгаалах болноо гэд нөгөө зоосыг дахиж өгөөд үнээх ундааны машины байршлыг зааж өгнө. Тэгж байтал утсан дугаараад алилтаа болчлоо гэд юу ч болоогүй мэт алхаад цааш явлаа. Клэр швичиг өгсөн байх гэж бодоод амлалтаа биелүүлэхээр яг өөрийгөө буутах гэж байхад нь тасарсан толгой нь ярьж эхэлдэг. Манай хоёр жаал бие биенээ твэрч байгаад ундааны машин руу явна. Тэнд нөгөө шаргал үст байх ба зоосоо өгвөл тасарсан толгойг нь холбож өгөө амлана. Толгой залгацсны дараачаар тэр хоёр өнөөх шаргал үсттэй ярилцдаг ба бид энэ ярианаас түүнийг харийн бит болохыг мөн швичиг ингэж хувиргасан хүн болохыг мэдэж авна. Тэд нэр төрлөх гариглуугаа явах урт хугацааны аяллаас болоод өөрсдийгөө өвгдөл болгож шахсан ба тэр нь нөгөө зооснууд байдаг. Даанч хөлгөн замдаа эвдэрч манай дэлхий дээр унаад улмаар энэ биет хөлгөө засах мөн бусдыгаа цуглуулах үүрэгтэй болсон байдаг. Тэгээд ихний зоосонд хүчтэй болгож хувирах бэлэмэл 100 зоос өгвөл бүрч гайхалтай өгч өгөө амлана. Ийхүү манай хоёр зоосуудыг хайх цуглуулагчдын нэг болохоо ярилцаад дараа нь шийдвэрээ хэлэхээр боллоо. Хайрах замдаа мэдээч манай швичи дими юм биш үү? Аюултай болохоор дахиад нэг байгаа зоосоо битээ ажиглаарай гэсэн ч Клэр чамтай уулзраад миний амьдрал арай дээрсэн. Чи бит хоёр нэг бүхэл.
Аль болох энэ зоосоо ашиглахгүй гэд Шүүичийг нөгөө цуглуулагч болоход ятгаж дөнгөнө. Дараагийн өдрүүдэд манай хүн мэдрэгдэхүйц өөрчлөгдсөн байдаг ба нэрэл шал өөр хүн болчихсон юм шиг шийдэмгий аашлаад эхэлдэг. Манай хоёр зоос хайх аяллаа эхлэхээр шийдэн харихны хөлөг унсан газрын ойролцоо ирнэ. Хүн амьтны үнэр гарахгүй байсан тул тайвшраа цааш алхаж байхдаа бусад цуглуулчдыг яаж аргалахаа энэ өргөн уулнаас хэрхэн зооснуудыг олохоо ярилцсан. Ингээд аним маань амьд үлдэх тоглоомагийн юм болоод хувиратглаа. Төд өдөлгүй Шүүичи итгээд үнээр авах ба 200 метрийн цаанд байх нэгэн цуглуулагч руу төрүүлж дайрахаар болно. Нэгдсэн хоёр маань түүн лөө очтол нэг тийм хар араг яс шиг гартаа нэлийн том мис барьсан мангас зогсож байв. Дайрсан дайрууд нөгөө мангас надлуу дайрсан анхны тохиолдолд байна. Урд нь бүгд л миний хүчнээс айгаад зүхтдэг байсан юм. За энэ ч яг уу надад тэр зоос мос огт хамаагүй. Зүгээр л тэр харь гарийнхны амтан энд ирвэл бүрэн хүчээ гаргаж тулдаж болох цуглуулагчтай уулзна гэсэнгээд тулааны хинэтээ эвгүүгээр манай хоёртай таарсан байлаа. Уул нь Клэр өөрийгөө ганцаараа байгаа гэж итгүүлээд гэрэлцгийг гэсэн юм ярилцах тулдах хэрэгтэй болчихж байгаа юм. Тэгсэн Шүүичи ягаад ч юм орилоод дайрдаг. Манай хүн толгоогоо тастуулснаас хойш эвдрээд байгаа юм. Араг яс цогөлтийг нь хэлбархан хаагаад манай хоёрыг хол гихчин сэлмээрээ саваад өгнө. Өрсөлдөгч нь илүү хүчтэй байсан тул арга сөвөгчлэн ярилцаж ойлголцъё гэсэн ч бүр болдгүй. Тэгээд аргагүй ирхэн бууга гаргаад бууцсан ч гарыг нь бүрэн нэвтэлж чадахгүй байлаа. Цуглуулагч ам өрсөн тулаан тул хүндэлж байна гэж хүн төрхөө харуулаад дараа нь амар эвгүй байрлал авна. Арагч сунаж байгаад маш хүчтэй далаалт хийгээд золтой л манай хоёрыг алчихсангүй. Арай гэж сухтаад гиндүүлж гач ирээд хамаг чадлаараа түүний тээврээд хөдөлгөх боломжгүй болгоно. Тэр үед Клэр араас нь гарч ирээд буугаа толгоо руу чиглүүлэхэд Шүүичи хүн алмааргүй байна. Ингээд болцгоё гэхэд нөгөө цуглуулагч тэр хоёр хоёулаа байна гэж мэдээгүй болохоор арганд нь унан ялгцснаа ойлгож ир хүн шиг бууж өгнө. Тэгээд сайхан ярилцаад сууж байхад нь өөр нэг цуглуулагч тэдний хүн төрхийн зургийг дарснаа гарч ирснээр за та нар миний боол ухааны юм ярьж агаад арга ясанд маань голоороо тастуулна. Ер нь ийм тэнэг байж болохгүй л дээ. Клэр түүнд өөрсдөө нэгтийг асуугаад арга ясан маань мань хоёрыг дайжгүй хүмүүс гэж дүгнсэн болохоор зөвшөөрөхөөр болно. Нэрээ арга ясыг маань Самбай гэдэг шүү. Клэрч нөгөө гаж дондны утсыг ухаж байгаад дараагийнхаа байг болно. Нөгөө гаж дондны цуглуулсан мэдээллүүдийг ашиглан нэг сүрдүүлж байсан хүн дээрэн дамжуулан цуглуулагчдын бүлгэн маяг руу зүйл рүү орохоор болно. Яг гоо манай хоёр ихч болон түүний амдрагчд нь ууланд байгаа гэж бодож байгаа тул мэдээлэл цуглуулж байгаа нь л. Энэ бүлгэн нэг ёсондоо бусдаасаа арай хүч султай хүмүүсийн нэгдэл ба аль болох хурдан зооснуудыг цуглуулж энэ тоглоомыг дуусгах зорилготой байдаг. Манай хоёрыг хүн дүрхэндөө оруулах хамтрийгээд арга буюу тэр хоёр биеэс алхав. Клэр эхлээд ганцаараа очиж нууц хадгалах гэрээ хийхэр болоод хэрвээ дайжгүй болвол Шүүичээгэр хийлэхээ амлана. Дараа нь ахлагч бололтой нэг эмэгтэй түүнийг дагуулж өөрөөрөнд орсноо учиргүй л хуцаа тайлаад эхэлнэ. Нэг хүнийг нь сүрдүүлж энд ирснийг нь мэдчихсэн байдаг ба ямар зоригтой хинбэ биднийг сайн мэдэхгүй байж шууд үзмээргүй л байгаа бидтэй гэхэд шууд эгчийнхаа зургийг харуулад энэ хүнийг хайж байна гэдэл шууд хэлнэ. Харин тэгсэн чинь азар таньж байдаг. Чи дүүн үү гэд өөрсдөд нь нэгдвэл мэдээллээсээ хуваалцъя гин. Дээр хэлсэнчлэн энэ бүлэгт орохын тулд нууц хадгалах гэрээ зан үйл маягийн юм хийх ба хориотой юм ярил өөхөх юм шиг байгаа юм. Тэгээд зан үйлээ эхлэгээд Клэрийг хөвтүүлээд дээр нь гараад би нууц хадгалдаг хүмүүст дургуугээд оролдоод за мэдгүй юу ч болоод. Гадаа нь хүлээж байсан Шүүичи нэг эмэгтэй гишүүнтэй нь ярилцаж эр бүсийн хүчийг муу хүнд өгмөөргүй байгаа болохоор зоос хайж байгаагаа хэлгээд манай хүнч за надтай адилхан сайхан сэтгэлтэй хүн байна да гэж бодно. Тэгээд ууланд үнэмлэхээ хайчихсан гээд үнэрлэх чадварынхаа тусламжтай олж хөөр болж хамт явж байхдаа охины хувирлыг харах ба зүгээр толгоонд нь хоёр чих нэмэгдсэн байдаг. Яг уу ихний зоосоо өгөөд хүчээ авахдаа хамгийн их хүссэн зүйл рүү нь хувиргадаг юм шиг байгаа юм. Гэтэл хүчний харьцаа нь арай зөрүүтэй. Хитрхи их ядраад байна гэд байсан тул ирлээ хурдан дуусгах гээд охин Шүүичигийн биед орно. Үүнийг нь нөгөө юм л болвол барьцаалуулдаг гар хараад шүүрс алдаад зогсож байна. Бодвол охинд хайртай л байгаа юм шиг байгаа. За энэ хооронд Клэр үндсэн зан үйлээ эхлэх ба эмэгтэйгийн өсөөр хийсэн зүйлийг хүзүндээ зүүх ба зүүсэн дараад үзэгдэхөө болж нууцыг нь задруулбал хоолойг нь тасна. Энэ нөхцөлийг нь сонссон ч эгчийнхаа талаар мэдээлэл олох хамгийн чухал тул зөвшөөрөхөөр шийднэ. Харин нөгөө Шүүичигийн хайгаад байсан үнэмлэхтэй төрөвчийг Клэрийн эгчийн багийн нэг хүн болдог.
За өмнөх парт дээр Клэрийн эгч Елена багийн гишүүд Шүүичийг хайгаад байгаа төрөвжийг олсноор дуустдаг. Тэдний багийнхан дундаа хамгийн хүчтэйч бас тогтворгүй зантай энэ хүүхэд бол Субару. Ганц төрөвчнөөс болоод алх энтер дээрээ тулаад банцандаа багаасаа салаад харихаар болно. Тэгээд мөрөөрөө явчихгүй харих замдаа манай Шүүичи охин хоёртой ойрхон зөрчихнө. Манай хоёр тэгээд шууд л үнэрсэн даруйдаа зогтож болох байсан ч хэрвээ тэгвэл Субаруг охины төрөвчээр нолж ирээд хөнөөж магадгүй гэд юу ч гэсэн дагахаар болно. Клэр гэрээгээ хийж дуусаж гарч ирээд шууд миний хамтрагч хайр Шүүичи хаан байна гэхэд нөгөөх нь нэг охинтой явсныг сонсоод араас нь явахаар болно. Замдаа аюултай байж магадгүй гэд Йото гэд шалгидуу төрхийн залууг хань болгож цугтаа явцгаана. Тэр хооронд Шүүичи Субаруг хөөж яваад угаасаа баригдаад тултгаар болно. Өнөөх нь мангар том хоёр толгойтой мангас удирдах байдаг ба манай хоёрыг юу ч үгүй бяцлаад цусыг нь садруулаад орхино. Клэрч хайгуулаа хийж байхдаа саяхан танилцсан Йототой ярилцах ба Йото түүнээс чиний хувцас болгодог тэр залуу чинь найз залуу юу гэсэн Клэр өөдөөс нь үгүй. Түүнээс чухал миний нөгөө хагас гэж хэлнэ. Гэтэ энийг яг шууд утгаар хэлснийг нь нөгөөдг нь ойлгохгүй байх л та. Биц дарагдсан Шүүичийг гинтл босож ирээд өнөө доторх охиндойгоо нэгдээд нэг тим эвгүй амьд бит болоод асар чангаар хашгирна. Энэ дуунч ой даяар цууратаж хүмүүсийг бүгдийг нь эвгүүцүүлж өрхлөө. Альфа хувирлаа хийсэн тэрбээр энэ удаа Субарутай овоо үзэлцэн. Энэ гихтээ дотор нь байсан охиндогоо бүрэн нэгдээд хоёр ухамсар, хоёр тусамжтай болчихсон байдаг. Яг би биенээ хөнөөх гэж байхад Елена гарч ирээд тэднийг зогсооно. Манай Субаруч Еленагийн үгэнд тэр дороо орно. Нэг бүхэл болсон байсан охин Шүүичигийн дурсамжаас Еленаг олж хараад нүдэндээ нулимстайгаар Шүүичийг түлхэж ухаан алдуулна. Угаасаа тэр хоёр одоо нэг биетэй болохоор яалтай билээ. Азар манай хоёр хоёулаа өгөөгүй байх ба Клэр Йото нар тэднийг ухаан алдсан байдалтайгаар олно. Арай гэж уулзалсан хідмэн өнөөх нуувчандаа ирцгэн. Шүүичид нөгөө хүзүүчээ зүйлгээд нэг баг болсны дараагаар юу болсныг тэр хоёроос асуулаа. Хамгийн сонирхолтой нь тэр хоёр бяцлуусныхаа дараа бүх зүйлээ санахгүй марчихсан байдаг. За тэгээ бүхий л зүйлс аюулх хөврөлгөө дуусаж төрөвчөө авчихсан болохоор Шүүичээ маань амьсгал авах завтай болоод шинээр орсон багийнхантайгаа танилцсан. Тэдний багт байсан алмас шиг том гар хүүхэд болж хувираад Исава гэд өөрийгөө танилцуулна. Өмнө хэлсэнчлэн дотоод сэтгэлтэйгээ төстэй байдлаар л чадвар олж авдаг ба энэ жаал цэцэг ургамлын дуртай тайван болохоор нэг тийм ой савдаг маягийн мангас болдог юм билээ. Өөрийгөө танилцуулж дууссаны дараагаар чи багада Ямада давтлагын сургуульд явдаг байсан те. Би тэр хавьд амьдардаг байсан. Бас чамайг найзуудтайгаа хөгжилдгийг хараад атаархдаг байсан шүү гэж хэлнэ. Тэгсэн Шүүичи сонин юм да. Би тэр сургуульд ганцаараа л байдаг байсан гэж хэлнэ. Исавач би андуурсан юм байх та гэд тэдний яриа өндөрлөн. За тэгээд ойлгомжтой манай Шүүичи л өөрөө мэдхгүй нэг нууц байгаа юм байна лээ. Удахгүй тэгээд гарах байлгүй. Тэгээд үлзэн гол гишүүдтэйгээ танилцах ба энэ хүнийг үл үзэгдэгч Мико. Харин энийг болохоор багийн ахлагч ижил хүстэн Саяка гэдэг. Нар жарах үеэр манай хурц нүдтэй Клэр маань охин дээр очиод өдөржин бүлгнэд байсныг анзаарсан болохоор шууд л очиод чи юу болсон талаар мэдэж байгаа бидтэй гэсэн нөгөөх охин ойлгохтой хариулт өгөхгүй та хоёр нэгдэж чадахгүй гэж хэлээд явчихна. Орой болж харьцаах замдаа Клэр харцсан уу яасан дуугүй байж байгаад Шүүичийг өсөж байна уу гэд хамт гомын идэхээр сууна. Тэгснээ бит хоёр хоёулаа чиний дотор нүцгэн орсон. Алин дээр байна энэ төргээд хуран ханан шахаж хичээгээд сүулдэ арайгаагүй дээрдээд салцгаана. Шүүичидээ нэгцэн охин нэг дугаарлуу ихэд бодон байж залах ба тэр нь Елена байна. Өөрийгөө түүнтэй бүрэн нэгдснээ хэлж Шүүичи яг юу юм бэ гэж асуув. Елена хариуд нь энэ бол түүнд байдаг өвөрмөц хүч. Хин нэгэнтэй нэгдэх үед хязгаараа давж асар хүчтэй болдог. Аюултай чадвар болохыг хэлж өөрийнх нь дугаарыг яаж олсныг асуугаад Шүүичигээс гэж хэлнэ. Елена энэ үгэнд маш уурлаад зам уу бацаа минь амаа мэдхгүй бол хаа байгаа газараас ч олоод турсаг чинь хуулна шүү гэхэд охин түүний дурсамжид үл мэдэгдэх харс өдөр байсан. Магадгүй түүний зарим ой санамж устсан юм шиг байсан ч зүрхэнд нь хоосон орон зай болоод үлдсэн байх ба Шүүичи энэ талаар өөрөө мэддэггүй нь лавтай. Харин тэр харс өдөр нь тантай адилхан харагдсан болохоор таныг гэж мэдсэн юм гэж хэлнэ. Би таныг муу ингэж бодохгүй байна. Хамтдаа нийлээд энэ бүхнийг зогсооё гэж хэлэхэд нулимс нь нусаж байсан Елена угаасаа Шүүичи бит хоёрын зориг өөр. Тиймээс та нартай хамтраад байх хэрэг алга гэд уцаа таслана.
Маргааш нь шинэ багийнхантай болсон манай хэд зоосны ирэлдээ гарцгаана. Замдаа өөр багийнхны үлдээсэн бололтой газар эзэмших тэмдгийг хараад аль болох хэрэггүй тулаанаас зайлсхийгээд өмнө нь нөгөө блэкмейлдүүлж байсан камерын залуугаар аюулгүй газруудыг шалгуулад аажмаар урагшилж тойрогоор зорьсон газар болох онгоц унсан байж магадгүй газар руугаа явцгаана. Цаашаа хавцлаар явж байгаад ахлагч нь хөлн халтирхад үл үзэгдэж мико тоосч аваад магцсан чинь эвгүй царайлж ичээд энэ маань бас ижил хүстэн болчихлоо шүү. За энэ ч яах вэ? Цааш явж байгаад зорьсон газараа түн ойрхон ирэхэд Шүүжи нохоо болж хувиран дайснуудыг илрүүлэхээр үнэрлэж эхлэхэд камерын залуу "Та хоёр надад итгэхгүй байна уу? Энэ зам аюулгүй. Бүгд урагш чигээрээ жоохон яваад хүрчих гээд байна" гэж хэлдэг. Харамсалтай нь энэ хэд хэдрийг гинэн байсан ба Клэр Мэн нөхцөл байдлаа сайтар дүгнсийн үндсэнд өмнө таарлцсан тэмдэг цол дорой хүмүүсийг айлгаж тойруу замаар энд өрхтөн авчирч зоосуудыг авдаг өрх байсныг мэдэн бусдаа дөнгөж хилээд дээш хартал баган харс өдөр тэднийг ажиглаад сууж байдаг. Энэ багт Шүүжи Йото хоёроос өөр тулааны чадвартай хүн байхгүй тул хурдхан шиг цугтаж эхэлнэ. Тэднийг арагш хурдтай гүйж эхлэхийг харсан дайснууд бидний төлөвлөгөөг мэдчихсэн үү? Тэднийг ядаж бүгдийг нь барьж чадахгүй юм а гэхэд нэг нэгээр нь бариад сүрдүүлж зоосоо хайлгуулахаас гэж шийдээд заран хөлт болтой асар хурдан нэг нь тэдний араас хөөж эхэлнэ. Юуг бол гүйцэд ирэх ба мэдээч түүний зорилго нь бусдыгаа ирэх хүртэл цаг ожих учраас Клэр тэрэд хурдхан шиг л түүний учрыг олох хэрэгтэй болно. Шууд дайрж эхлэгч мөчний уртаар арай л илрүүгэж модлоо шидчихнэ. Тэр хооронд багийн ахлагч Саякаг олслон баахан хинт чирэггүй зорилгоо хэлээд бидэнтэй нэгд үгүй бол үн шиг болно шүүгээд нэг эмэгтэй толгойг шиднэ. Толгойг харсан Йото маань баг зэрэг уурлаад өөрийнхөө хувралд орж өнөөх муу шавжийг бяцалж эхэлнэ. Йотогийн чадвар нь юугүй мангас болоод байхгүй ч ихээхэн хэмжээний биеийн хүчтэй болох байдаг. Нөгөө цэнгэр шавжч цагаа тулсан Саякаг алж чадахгүй алдаад тэнэг боллоо нүдүүлнэ. Цаашдаа яхаа ярилцах ба шавжны хамтрагчид ирэхүйд цаагуур нь тойроод зорьсон газар очихоор болно. Даанч бас л нэг холдож чадахгүй тэдний ахлагч Горилта таарна. Горил чөөрхий Исаёг том биетэй болохоор нь шавжийг дийлсэн хүн байх гээд бараг л алах гэж байхад Йото түүнийг цогж найзыгаа аварна. Гэхдээ Йотогийн цохилтон түүнд бараг л нөлөөлөөгүй байдаг. Тэгээд мань хэд маань жихэн эвгүй гартаа таарлцнаа ойлгоно. Горил Шүүжи дээр ирээд "Сая чиний дотор орсон эмэгтэй хинбэ" гэд ойртож ирэхэд тэр хоёр гиндүүлж буудах гэсэн ч баригдаад аргагүй ирэхэнд буцаад хэвийн дөрөндөө орно. Гай газар доороос Горил модон доороос гихчээр тэдний үлдэгдэл багийнхан ч гүйцэд ирсэн байлаа. Байдлаа гартаа авсан босс нь бидний зорилгыг хингийн. Би 100 зоосыг авч хүчтэй болно. Тэгээд бусныхаа хүслийг биелүүлнэ. Ингээд л болоо. Одооноос та нар миний боол. Гэхдээ миний нэг хамтрагчийг юу ч үгүй балбчихсан байсан болохоор нэг чин одоо өгөж байж тэнцэн. Та нар өөртөө сон гэж хэлнэ. Хүсэхгүй байвал бүгдийг чинь нална шүү. Хугацаа өгье. Шийдэцгээгээд түр холдно. Тэгсэн маягтай камерын гар нэгнийг өгч амьд гарцгаая гэд баларч байгаад Клэрийн уран ухаанаас болж золтой л өөрийгөө сонгуулцдаггүй. Ямар тач манай хэд арга ягаар шийджээ. Арга зам хайцгааж байхдаа дээр ганцаараа эморч суусан Исео дээр Клэр очоод нэг урмал өгөөд "Чи хүчтэй. Тиймээс найзуудыгаа хамгаал" гэд их л эвгүй харна. Шүүжиг дээшээ очиход ягаан цэцэгс дүүрэн байх ба Исаогийн сүнс нь бүр зайлшсан байдаг. Клэр би ч яг бохир ажлуудаа хийгээд та нар зүгээр байхад болно гэхэд Шүүжи ирж түүнийг тэрхэхэд бид чинь хамтдаа нэг бүхэл. Тиймээс энэ удаа хамтдаа хийцгээе гэж хэлнэ. Дайсны ажилчдыг хальт анхаарлаа сулруулахад нь манай хэд зугтцсан байдаг ба дайснууд ч араас хөөн өнөөний гайтай юм нь тэд урвчихсан гэсээр гүйж ирнэ. Үүнтэй зэрэгцээд ойд гал гарах ба гүн харавтаа дээш хөөрч байдаг. Галын хажууд манай хоёр хөтөлцөө зогсож байх ба цухтааж байсан бусад багийнхан Исаогоос тэр ямар учиртай цэцэг болохыг асуугаад хаанч байсан ургаж байдаг тэр цэцэг үнэндээ хүчтэй хор ялгаруулдаг. Шатаасны дараа утаагаар нь хор дамжтыг хэлнэ. Энэ нууцыг нөгөө камерын гар дайснуудад хэлэх гэж байгаад Саякагийн нөгөө урах гэж оролдвол боомлуулж өгдөг чадвараас болоод боомлуулчихнаа. Мэдээлэл авч чадаагүй дайснууд нь тэр галыг зүгээр л битсэн урих гэж бодоод манай эдийг хөнөөхөөр араас нь хөөж эхэлнэ. Клэр хувиралтаа ороод бусдыгаа гүйцээд цааш хурцтай явцгаана. Араас нь хөөж байсан дайсных нь хоронд нь хортож ихнээсээ газар унцгааж эхлэгч Горилч 90 шир цаагаа та нарыг орхихгүй гээд манай хэдийг хөөхөө болоод бусдыгаа галаас аварч ард үлдэнэ. Нилийн холцсныгаа дараа баг зэрэг ярилцгаах ба Клэрч түүний эцсийн зорилго хичээгээ авах гэдгийг хэлнэ. Илена өнөөх харийн биетээр ирсэн байдаг ба чамаас болж хичнээн хүн хохирсныг мэдэж байна уу гэхэд тэрбээр хүч өгсөн би. Яаж ашиглаж байгаа нь та нар. Гэхдээ хүмүүс та эцэстээ хэний ч таамаглаагүй сонголтыг хийх юм гэхэд Илена сүнс хувиралтаа орон залууг боож чамайг хөнөөхөд энэ бүхэн дуусна мэддэг гэд ихэд ядарсан аястай хэлэхэд нэг нь
Түүнд ихэлсэн зүйлийг ийм амархан дуусгаж чадахгүй хэлнэ. Үүнийг сонссныгаа дараа ихэр татан уйлж эхлэх. Елена маань бас л Итажи шиг өөрийгөө муугаар харуулж бусдаар үзэн ядагдсан ч асар хүнд ачааг ганцаар үүрч яваа нэгэн байдаг. Гал унтарч тэр хэд өнөөдөртөө харьцгаагаар болно. Хүмүүс хордуулж алсандаа бүгд л хуниглаад эмор цухат манай хоёр л юуч болоогүй мэт үхсэн болов. Бидний царайг харсан болохоор энэ чигээрээ бүгд үхсэн байгаасаа гэж л ярилцаж байдаг. Өнөөдөр чамтай илүү нэг бүхэл болсон мэт санагдаж байна гэж хэлээд Клэрийг догдлуулад маргааш нь хамтдаа болцохоор болцгоо. Маргааш нь Клэр нөгөө охинтой Дэвидээр ярилцаж зогсох ба аюул мэдэрүүл шууд хэлээрээгээд гэртээ ирнэ. Нэрэл галаас хин нэгэн амьд үлдсэн байвал гайл болно л доо. Тэгэд бодол дарагдаж байхдаа өөрийнхөө хүчин тухай үнийг мэдмээр байна гэд харин битдээр ирнэ. Өөдөөс нь заримдаа дурсамжаа алдсан дээр байдгаас хойш итгэлтэй байна уу? Мэдчихэд яах юм? Тоглоомноос гарах уу? Эсвэл зүгээр дахиад өөр заас аваад ирвэл хүчийг чинь алга болгоод өгье гин. Бид мангас биш хүн мангасын утгагүй тоглоомыг хүний хуваар эзлэн гэж Шүичи Саякагийн өмнө хэлж байсан үгийг хэлээд үргэлжлүүлэн тиймээс ч би энэ тоглоомыг дуусгана. Яаж байсан хамаагүй 100 зоосыг олоод дурсамжаа Клэр бит хоёрыг булаасан бүхнийг буцааж авчирна гэж зоригтойгоор түүнд хэлээд гарч явна. Төвний энэ яриаг хин нэгэн чимээгүйхэн чагнаад алга болох нь бас л нэг зүйл тохиолдох гэж байгаагийн шинж байх. Шүичэж угаасаа хүн дагаж байгааг мэдсэн болохоор түүнийг дагуулад нэг чимээгүй хогийн зэг дээр ирэх ба дагаж байсан хүн Горилийн багт байсан нүдээ улаан алчуураар боосон катанатай залуу байдаг. Нэрээ Горилийг Мадако гэдэг юм байна лээ. Сайн ч гэхүү муу биш залуу болохоор одоо хүндэтгээд нэрээр нь дуудаад явъя. Урилахгүй зочин байнч Мадакогийн өшөөг авахар ирлээ. Та нар л тэднийг алсан гэд тулаан эхэлнэ. Угаасаа ан хийх гэж ирсэн бол өөрөө ан болохтооч бэлэн бай гэдэг шиг өөртөө л савсганаж эхэлсэн шүү дээ юм бол. Клэр байхгүй болохоор манай хүн хүч тийм их байгаагүй ч түүнийг газар цаван ялж чаддаг. Тулаан дуусахтаа зэрэгцэн Клэр залан ярилцах юм байна гэхэд цаана тийм ээ тэр шар ус эмэгтэй байж тэр л Мадаког алсан. Өшөөгөө авах хэрэгтэй гэсээр улаан алчуурч сэлмээ түлхэн цааш алхах нь сонсогдно. Клэр ч хинбэ юу болсон бэ гэхэд Шүичи зүгээрээ бүх зүйл дууссан гэд уцаа салгаад хөөрхий залууг бодож хөнөөнө. Харин битийн дурсамж гарах ба Хоноко гээд нэг охинтой анх таарлаж анхандаа бусад найзуудтайгаа хайх хүсэлгүй байсан ч охин түүнд зоос авчран хүслийг нь биелүүлж өгөх системээр найзуудтайгаа олж болох талаар санаа хэлсэн байдаг. Хөөрхий тэр үед зүгээр хэлсэн үг нь одоо ингэж хүний амьд хүрсэн гэдгийг яаж мэдэх вүлээ. Бас охины харуулсан зурагт Шүичи, Елена тэр хэд хамтдаа авахулсан зураг байдаг. Мөн ойд зарим хүмүүс сүнсэн хөлийг олдог ба зоос цуглуулахаар очих гэхэд нэг шар үстэй залуу тэдний хааж зогсоод өөрийнхөө аллагын түүгэнд хэнийг саад болохгүйгээд тэр эдийг дорн цавчиж орхино. Тэр өрөө Еленагийн багийнхан нууцндаа ярилцж байх ба шинээр нэмэгдсэн Сайко дүр маань Кайто гэх нэртэй Елена болон энэ хар малгайтай цамцтай Наото гэх залуу хоёрын найз байдаг. Ерөнхийдөө тэрээр аль хэдийн 100 зоос цуглуулад тусгай өчтэй болсныга дараа хөлөг сүрсэн газар бусад зоосыг хамгаалж байгаа ба энэ хэд нийлд түүнийг ялан зоосуудыг авах нь гол зорилго байгаа гэж ойлгож байна. Үйл явдал хэдэн сарын өмнө шилжихэд шар өст Наототой хамт найз охин ойрд хачин байгааг ирж цаашлаад Багада Ямада давтлагын сургуульд Шүичигээс эхлээд бүгд цугтаа цагийг хөгжүүлж өнгөрөөж байснаа дурсан алхаж байлаа. Тэдний найзуудын фракц нь Шүичи, Илина, Каито, Наото, Наотогийн найз охин Аико мөн харийн залуутай анх юм яриад байсан Хоноко гээд охин зургуулаа. Хонокогийн аав хүн амны хэрэгээр яллагдаж байгаа учраас үүнээсээ болоод тэрээр алга болсон байдаг. Хэдий найзуудад нь хэцүү байсан ч Аико тэр ганцаараа баймаар байгаа байх. Тиймээс хэдүүлээ хайж иймээ тиймээ зүйлс боллгүйгээр зүгээр караоке энтер ороод марти гэж найзуудаа уриална. Ихэнх нь ч за тийм юм болоо да гэд нэг ихэн бодохгүй байгаар шийдэцгэн. Харин Кайто л Хоноког хайж чадалгүй юу болсон талаар судалж байхдаа Аикогийн дадал зуршлууд яг л Хонокотой адил болсныг анзаардаг. Ер нь нилээн сэжигтэй санагдаад нууцаар дагаж байхтай харин биттэй таардаг. Оройн найзууд нь цуглан одоогийн Аико бол хувирсан Хоноко гэд гашуун нууцыг мэдцгэн. Харин бит ч зоосны тусламжтай түүнийг хувиргаснаа хэлээд энэ талаар бага яраарэ бацаануудаа гэд явуулна. Найзууд нь ч юу болчихоо гэд өөр хоорондоо таамаглал дэвшүүлэн жинхэнэ Аиког олох талаар ярилццгаана. Гэтэл Наото гинтл нэг зүйл санаад дараа нь ийм зүйл боллоо гэд асуудал гараагүй л байна. Хамаагүй юм хийгээд харийн хүний хийсэн шиг дордчихъя. Хідүүлээ одоо ингээ Марти гэсэн Елена Шүичи хоёр ч зөвшөөрнө. Мэдээж энэ үед л Кайтод баггүй цохилдог байна. Тэрээр маргааш нь ганцаараа сууж байсан Хоноко дээр очиод Аико гинт болчихсон уу гэд нэг чихэр энтер тавьсан овоолсон шороор руу заагаад чи Хоноко бидтэй гэд шууд л хэлнэ. Одоо буцаж болохгүй юу гэсэн ч бүгд л нэгэнд өнгөрснийг хэлээд ас хол руу харна. Тэгсэн Кайто оос гаргаж ирээд нүд дөрөв нулимстайгаар Хоноког боож ална.
Маргааш болоход энэ тухай мэдээгүй Наото Каито дээр ирээд Айко Ханокод гэрээсэл бичиж амиа орлсон талаар мэдснээ хэлнэ. Яа тэгсэн энэ нэг балаа Каито ч найзаагаа алуурчин гэж бодоод өчигдөр нь боогоод алчихсан байдаг. Хөөрхий Айко тэр үед үе тэнгийн дэрэлтгээс болоод төвчлөгөө өөрийгөө дүүдэлсэн ба Хоноко би энэ хороогоос алга болсон ч яах вэ? Хинч гуниглахгүй. Найз минь л бусдад хэрэгтэй. Алга болж болохгүй хүнгээд харин битээс гуугаад хувирсан байдаг. Бүх үннийг мэдсэн Каито өхлүүд царайлсаар зоос авчран бүгд алга бол гэж харин битэд хэлнэ. Хэдий хугацаа өнгөрснийг мэдэхгүйч нэг шин нөгөө гурван цагаан хувцастай хөнгөх хүмүүсийн амьд хүрээд байгаа учир битүүлэг үйл явдал зоостой амралтай байж болох хэсэг талаар ярилцсан. Энэ бүхний хойно Каиточ буруутай болохыг гадарлан ямар нэг зогсооч болонгүй зүйл ихэлсэн талаар дор бүрнээ санаа зовцгоно. Цаг хугацаа одоо үе рүү буцаж Клэрд өмнө Исогийн хэлсэн Шүүичи болон түүний найзуудад атаархдаг байсан яриа сэжигтэй санагдсан тул Ямада давтлагын сургуульд ирсэн байлаа. Шүүичи рүү залгаад ярих чухал зүйл байна гэсэн энэ юм блэ. Дүрс солигдсон манай хоёр багийн бусад гишүүдээс цуглуулсан зоосоо бүгдийг өгөхийг хүсэж байгаа нь харагдана. Нөгөө хэдлүү та нар угаасаа тулдаж чадахгүй. Зоосоо өгөөд ингээнээрээ амьдэр гэхэд юугээд л шууд өгөхөө мотогоо асаагаад мань хоёрыг үлдээгээд явна. Шууд л явуулах ба азар ямар нэг асуудал гардаггүй. Манай Шүүичи илт өөрчлөгдсөн байх ба Клэрч түүнийг анзаарна. Тэр хоёр хамтдаа Шүүичиг нь очтол гэрийнх нь урамлууд хатаж үхээд энэ тэндгүү тоос шороо аалзны тор гээд сүүлийн эдэн сар хинч амьдраагүй мэт байна. Хамгийн хачиргалтай нь Шүүичиж энэ орчингоо өөрөө юусоо анзаардаггүй. Аав ээж нь оройтч ирдэг болохоор хоолоо идчихэд л дээшээ гарч унтдаг гээд эвгүй зүйлс ярина. Клэрч энэ бүхний ард Илена байгаа юм байх та гэд тэр л түүний ой санамж гэрийнхнийг нь сүйдэлч гэж бодоод Шүүичийг ой санамжаа санахыг гуйна. Гэтэл Шүүичиж дурсамж нь бүрдсэн орж ирэхдээ зэрэгцэн Клэрийг орлоо түлхэн цамцыг нь тасар татна. Яг л үлсгэн чон мэт. Гинэт ухаан орон ухрахтаа зэрэгцэн Саяка залган маргааш орой уулзаж бүх зоосоо өгье гэж хэлнэ. Гэхдээ нөгөө Шүүичтэй нэг болоод байдаг охин Еленатай яриад түнд бүх зоосоо өгч бас тэр газраа Шүүичийг авчиргаар төлөвлөсөн байдаг. Яг аль болох хурдан тоглоомыг дуусгамаар байсан л ах. Орой болж голын ирэг дээр Елена өөрсдийн бүх зоосоо өгч байхад Шүүичи хүрээд ирдэг. Хагас сугас дурсамжаа сансан Шүүичи өнөөдөр бүгдийг эцэлгээр шийддэг. Шууд л элдвийг асуухтаа зэрэгцсэн Клэр ирээд Ямада давтлагын сургуулиас олсон Шүүичигийн хувиралтай яг адилхан чигмэл гаргаж ирэн та хоёр энийг санаж байгаа биздэй гэв. Яг л энэ агшин Шүүичигийн бүх дурсамж орж ирэх ба Каитогийн чадвар болох нөгөө цагаан эмэгтэй Шүүичигийн аав ээжийг хөнөөхөд Наото болон Елена Шүүичигийн бүх дурсамжийг арилган эндээс хол байлгахыг хүссэн байдаг. Бүгдийг мэдсэн Шүүичи одоо дахиж ухрахгүйгээд манай хоёр нэгдээд Еленатай яг тулдаж байхад өнөөх цагаан эмэгтэй гарч ирэн Шүүичигийн ухамсарлуу орон бараг л түүнийг хөнөөх гэж байдаг. Хичнээн бууцсан дахин гарч ирсээр үххийн даваан дээр Елена дахин тэр хоёрын дурсамжийг устгана. Дурсамж нь устгад цагаан эмэгтэй хүн би зүгээр л хүн хоорондын харилцааг сонирхож байсан. Тэр газар руу явах хэрэгтэй гэж учир битүүлэг зүйлс хэлсээр алга болно. Ой самжаа дахин алдсан хоёр маань Еленаг заавал бит хоёр 100 зоос олж тоглоомыг дуусгана гэж хэлээд үлдэнэ. Ийхүү манай хоёр өмнө танилцсан ахуйтай нийлэн бүх хариулт хүлээж байгаа тэр газар буюу хөлөг зүрсэн газар руу очихоор шийдэж байгаагаар энэхүү аниме маань дуусна. За тэгээд Devil дээр subscribe дараарай, Starland дээр subscribe дараарай. 100k өрвөл тэгээд юу face reveal-ийн Dreamy face reveal. За баярлалаа. Тэгээд дараачийн анимаараа уулзъя. Энэ дээр season 2 гэж байхгүй, ер нь бараг гарахгүй юм шиг үлээ. Тэгээ баярлалаа баяртай.